Монгол төрийн 2235 жилийн Монгол Улс байгуулагдсны 820 жилийн үндэсний жилийн тусгай зэргийн манд усны 115 жилийн ардын үзүүлэлтийн 105 жилийн ард түмэн үзүүлэлтийн 36 жилийн баяр наадмын их өдөр төрийн даалбаны өдрөөр эхлэж байна. 2009 оноос төрийн даалбаны өдрийг уламжлалгын зохион байгуулж ирсэн түүхтэй. Тэгэхээр энэ өдрийн хувьд бол Улаанбаатар хүрээний цэргийн нэгдсэн жигсаал бол болдог. За энэхүү жигсаалд энэ жилийн хувьд бол 4400 гаруй албаагч за мөн 90 гаруй цэргийн техник хэвсэлж зогсож байгаа гэхээр онцлогтой байна. За мөн одоо сүүлийн үеийн орчин үеийн техник тоног хөрөмжүүдийг энэ удаагийн цэргийн жигсаалд ус орцож байгаа гэдэг мэдээллийг үзэгч та бүхэнд өгсөн байна. Төрийн даалбаны өдрийг монголчууд маань хүндэтгэн дээдж төрийн сүлдээ дээдлэн хийдэг уламжлалт тогтсноороо энэхүү одоо өдрийг монголчууд маань нэгсэн хэдэн хүлээж хүндэтгэн үлдээдэг ийм өдөр болгон уламжлалт тогтож байгаамаа. Энэ өдөр Сүхбаатарын талбайд төрийн талбайдаа хүндэтгэл илэрхийлж мандуулдаг. Төрийн талбайны өдөр нь Монгол төрийн тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийг бэлэгдсэн чухал өдрөө. Цэргийн хүндэтгэлийн ёслолд Монгол улсын ерөнхийлөгч, улсын хурлын дарга, ерөнхий сайд болон парламентын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, гадны дипломат байгууллагын төлөөлөгчид хүндэт зочноор оролцлоо. Энэ удаагийн хүндэтгэлийн цэргийн жигсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 4400 гаруй албаагч, 90 гаруй тусгай зориултын зэвсэг техник, байлдааны сөнөөгч онгоц, нислэг тэрэг тусгай зориултын техник хэрэгсэл оролцлоо. Түүнчлэн батлан хамгаалах аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник тоног төхөөрөмж, Монгол улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэг төхөөрөмжүүдийг олон нийтэд танилцууллаа. Цэргийн ёслолын жигсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын төлөөлөл оролцсон юм а. За нийтийн парад маш гоё болж байна. Сэтгэл өндөр байна. Маш олон дайчд оролцсон байна. Техник хэрэгсэл оролцсон байна. Агаарын цэрэг нисэх хүчний сайхан үзүүлэх тоглолтод үзүүлж байна. Маш их баяртай байна. Яварын нисэх хүчний ингээд баяраар одоо Монголын ард түмэн сайхан баярлаараа. Өмнө та энэ цэргийн парадд оролцож юу? Оролцсон. Хэдэн оны? Би чинь 61 оны цэрэг штэ. 78, 79, 80 онд би талбай дээр параданд оролцож байсан. Энэ жил одоо дөрвөн тэгшээ дахиасан сайхан баярын уламжлал ёсоор удууднаас илүү сайхан тэмдэглэж байна. Энэ сайхан тэмдэглэлт үйл явдлууд Монголд тав хүмүүс дэлгэр сайхан наадаж, тайван сайхан байж, сайхан намартайгаа долгож, өвлөнтөд авч хаврыг хавтаад авах тугай гэж өрөөё. Цэргийн парад бол 20 хэдэн жил болоогүй ийм сайхан үндсэн бүрэлдэхүүн жагссан бүхэл төрийн болон цэргийн байгууллагын төлөөлөл зэвсэг техникийн парад явдаа. Найрамд бас ийм зэвсэг техник байдаг гэдгийг зах зохиос харууллаа. Сайхан сэтгэл төрөж сайхан парад боллоо гэж байна. Монгол улсын төрийн талбайгаа 1911, 1924, 1940, 1945, 1960, 1992 онд шинжилэн баталсан байдаг. Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол улсын төрийн талбай нь улаан, хөх улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны 3 хуваасны 1 хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний 2 тал нь мандан бадрахын бэлтгэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмб байрлуулсан. Далбааны өргөн урт нь 1-ийг харьцах нь 2 хэмжээтэй байна гэж заасан.